Үзэгчдийнхээ амар мэндийгээрээ 80 сэдв ток шоуны маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаад бид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар сэдв хөндөх гэж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 онд батлагдсан. Бага насны 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн улмаас хуулийг боловсруулж 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Одоогоор нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 181 төв ажиллаж байна. Төлөөлөл болгож Сонгон хайрхан дүүргийн 8 дугаар хороо Баян хошууны тойрогт ажиллаж байгаа хүүхэд харах үйлчилгээний тэмүүлэл төвтэй танилцлаа. За сайн байна уу? Ажил нь сайн уу? Сайн. За танаа хүүхэд харах төвийг сонирхох гэж ирлээ дээ. За тэмүүлэл нь штэ тийм ээ. Ааха. Сонгон хайрхан дүүргийн 8 дугаар хороо. 8 Ааха. дугаар хороог Баянзгааны 12 15 гэж явагдсан. Ааха. За тэгээ манай төв маань ингээд гадаад талбайг нь бид нар өөрсдөө боломжоор ингээд хүүхэд тоолох талбайг ингээд бэлдээд эндээ болохоор ингээд элсний талбай Тийм байна тий. Манай төв та гараарэ. За. Уловч юмс. Уловчаа өмсөн ш нэрээ тийм ээ. Цэцэрлэг байна. За энэ манай ингээ хүүхдүүдийн маань шкафнууд байгаа. За энэ дээгүүр нь болохоор өдрийн дэлгэмэл байдлаар бас эцэгчүүдэд танилцуулах маягаар тавьсан байгаа. За тэгээ ийш болохоор манай ангийн булан гэдэг энэ дээр болохоор бид нар болохоор ерөнхийдөө ингээ танилцуулга өдрийн дэглэм эцэгчүүдэд өгч ижиг мэдээлэл зөвлөгөөнүүдээ ингээ энэ булан дээр гаргацдаг байгаа. За мөн энэ хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдийг тухайн өдөр хүүхдүүд маань ямар хөгжим байсахаар уран сайхнараа юу хийсэн мэн энэ буландаа ингээд өдөр тутамдаа гаргаад эцэгчүүдэд танилцуулан явчихдаг байгаа. За ийшлээд манай Танхим байна. том танхим бол байгаа. Энэ гэрчлэгээнүүд хаанаас авсан гэрчлэгээнүүд вэ хөө? За энэ болохоор дандаа нөгөө сая нөгөө хүүхд харах бэлтгэх сургалтанд суугаад одоо дүүргээс өгсөн юм гэрчлэгээнүүд байгаа. Бас ингээд хүүхэд харах үйлчлэгээ эрхлэх зөвшөөрөл нас байгаа гэсэн. За тэг хүүхдийн цэцэрлэгт мэдээж одоо энэ хүүхдийн өндөржин хэмжих дулааны температур гэдэг ингээд байх хэвээр хамгийн түрүүнд нэн түрүүнд тавигдах. Одоо энэ юу шаардлага юм гэсэн. За тэг хүүхдийн аюулгүй талдаа бид нар бас их анхаарч одоо сүүлийн үед хүүхдүүд мөрөх гэмтгээс сэргийлээд одоо ингээд пари хүртэл яг ингээд ирмэггүй тийм ээ. Энэ ирмэггүй пари халаалт. Одоо гэр оролт чинь ерөнхийдөө ингээд орон хотын туяа шиг төвийн халаалт байхгүй учраас бид нар өөрсдөө одоо нам даралтаар гаднаас ингээд анги танхимаа ингээд халаалт тавьж байгаа. Тэгэхээр энэ бас ингээд хүүхдэд аюулгүй байна гэсэн. За тэгээ ингээд ширээ одоо сандал энэ ангид байгаа бүх ингээд юунууд нь болохоор хүүхдэд аюулгүй ирмэггүй тийм ээ. Тийм нөхцөлийг хангах хуйцаар ингээд стандартад нийцсэн юм зөвлөдүүдийг тавьсан байгаа. За ийшлээд ингээд өдөр тутамдаа бас хүүхдүүд маань ингээд гадаа нуу цагуурыг тийм ээ. Одоо өнөөдөр ханартай байна уу, өлтэй байна уу, шуурхтай цас орж ийн үү гэдгийг бас хүүхдүүдэд өөрсдөр нь мэдрүүлэхээр ингээд энэ үзүүлэнгүүд юм. Тий үзүүлэнгээд ингээд хүүхэд эндээ ажиллах бас үзүүлнэ юм аа. За сүүлийн үед болохоор ерөнхийдөө нөгөө хүүхдийг тоглоомоор нь одоо 5 төв ч юм уу ингээд тоглоомын булан байгуулад тоглоомоор нь хүүхдүүдэд мэдлэг олгож хүмүүжил дадал энэ бүгдийг олгоно гэж үзэж байгаа учраас ингээд тиймэрхүү ингээд тоглоомнуудын энд бас байрлуулсан байгаа. За энд болохоор хүүхдүүдийн их тоглох дуртай тоглоомнууд бас байна. Маш их байгаа. Тэгээд энд болохоор үрж байгуулах тоглоомоор хүүхдүүд маш их өөрсдөө ингээд зураг харах уу өөрсдөө ингээд зохиогоод бас тоглодог. Тийм. За энд болохоор ингээд хичээлийн хүүхдүүдийн хэрэглэгдэхүүнүүд бас байна. Хүүхдүүдийн маань нойлын өрөө маань ингээд бас стандартад нийцсэн тийм ээ ингээд юу байгаа. Ийш болохоор ингээд давхар систем хүүхдийн нэг бүрийн хэрэглэгдэх ингээд таних тэмдэгтэйгээ ингээд алчуурнууд нь ноо сайсны савнууд нь энэ чинь өөрөө дээр ингээд таних тэмдэг ингээд бүгдээр нь одоо ингээд заасан байгаа. Тэгээ тухайн хүүхд нь өөрийнхөө таних тэмдгийн доорх алчуур одоо хэрэглэн гэсэн үг. Бас нэг танхим байгаа. За энэ болохоор ерөнхийдөө эцэгчүүд маань зарим тохиолдолд эцэгчүүд нөх хүүхдээ хүлээж авах зураа ч юм хүүхдтэйгээ зарим үед бас ингээд хичээл дээр нэг ганц нэг хөгжүүлэх үйл ажиллагаанд ороод ирдэг учраас эндээс эцэгчүүд суугаад бас харж болно. Ийшлээд энэ танхимд болохоор бас
зарим хүүхдүүд манайх ч одно холимог үлэг штэ тийм ээ 2-оос 6 5 6 насны хүүхдүүд гэхэд одоо бага насны хүүхдүүд нь тэнд тоглож байхад арай юм одоо 3 4 5 та хүүхдүүд нь энд хөгжүүлэх уран сайхан бэлтгэх тийм ээ тийм юмнуудаас энд ингэж ордог гэсэн. Энэ танхимд ордог юм. 4-6 хүртэлх нь л одоо энэ танхимд хөгжүүлэх уран сайхан одоо өшөө бүждүү юу гэдэг тийм бүх тийм юмнууд ингэж хэсэгчилж явуулдаг л гэсэн үг л дээ. За ийшлээд манай нөгөө хүүхдийн хоол бэлтгэх галтгоо тустай байдаг. Тийм. За энэ рүү бол мэдээж одоо хүүхдүүд орохгүй энэ хаалга маань ингээд цаанаасаа ингээд төгч юу ядчихдаг. За эндээ ингээд хүүхдийнхээ хоолны дээж буюу ингээд хоолны бүх зүйлүүд бэлтгэдэг гэсэн. Хоол гэснээс хүүхд гарах үйлчилгээний хоол бол яг цэцэрлэгийн норм ичлэгтэй адилхан байх хэрэгтэй гэж байгаа тийм. Тий, одоо энэ хүүхд гарах үйлчилгээний юуны ажиллаж байгаа газар тоол нь яг улсын цэцэрлэгийн хүүхдийн хоолтой адилхан хоол хэрэглэгдэн. Тэгээ бид нар бол ерөнхийдөө нөгөө нэг хүүхдэд оногдох илчлэг норм гэж байдаг шүү дээ. Тэрийг болохоор тэр ангийн болон самбар дээр гаргацдаг. За тэгээ өдөр болгон нөгөө нэг хүүхэд хоол ямар хоол идэх үү гэдэг тэр хоолны менюн дээр ингээд 7 хоногор бас ингээд гарчдаг. Энийг ингээд баримтлаад хоолтой явчихдаг. За энэ хоолны дээжийг бол зайлшгүй өдөр бол авах хэрэгтэй. Энэ хоолны дээжийг авснаас хойш 72 цаг бол хадгалах хэрэгтэй. Тусгай мариудлаа. Яагаад тэгэхээр энэ хоолны одоо нөгөө хүүхч дараа нөгөө янз бүрийн хоолны хордлого янз бүрийн гарах нь те хоолноос ингээд хүүхэд ингээд янз бүрийн хордлого гарсан тохиол энэ дээжийг шинжилж үздэг. Хоол нь одоо юу байна уу юу гэх тийм учраас өдөр тутмын хоолноос бүх хүүхдэд өгч байгаа зүйлс дээж авч тавьдаг юм. Цэцэрлэг бол хүүхдүүдэд 5 цаг тараадаг шүү дээ тийм. Хүүхд тарах үйлчлэгэн дээр цагийн хязгаар нь орой хэдээс хүүхдүүдэд авах хэрэгтэй вэ? За ерөнхийдөө бол нөгөө хүүхдийн эцэгчүүдтэй харилцан зөвшөлдсөн. Тэгээ ерөнхийдөө бол өглөө 8-аас орой 6 хүртэл бол ажиллаж байгаа. Тэгээ эцэгчүүдтэй ярилцаад цагаа бас ингээд зохицуулж байгаа л да. Хэр хоцорч ийн эцэгчүүд. За гайгүй ерөнхийдөө одоо манай эцэгчүүд бол ер нь 5-6-гийн хооронд бол хүүхдүүдээ аваад бол хэвсцэн ганцны эцэгчүүд бол бас нэг жоохон 30-40 минутаар жоохон сунгах тийм үе байдаг л да. Яг гэрийнх нь хажууд одоо нэг гутанд байрлаж байгаа юм чи ятад ах байх хэрэгтэй бас тийм. Тий, ерөнхийдөө бол дандаа энэ ойр тойрны ойрхон тийм хүүхдүүд байгаа л да. За эрхэм үзэгчдээ дөнгөж сая бид нийслэлийн Сонгон хайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах за Тэмүүлэл нэртэй хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай зохисхан танилцлаа. Одоо үргэлжлүүлэн бид ток шоуныхаа ярилцлага үргэлжлүүлэх гэж байна. За бидний ярилцлагын зочноор өнөөдөр нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хилцээний дарга хатагтай байгалмаа өргөд ирсэн танд баярлалаа. За Сонгон хайрхан дүүргийн хүүхэд гэр бүлийн төвийн дарга хатагтай инх туул. За өнөөдрийн бидний зочлон ирсэн Сонгон хайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэл нэртэй хүүхэд харах үйлчилгээний төвийн багш Ариун Болор. За мөн эцэг эхийн төлөөлөл болгож бид өнөөдөр эцэг эхийн төлөөлөл хатагтай Эрдэнэ чимэг хичээгээ бас мөн урин авчираад байгаамаа. Ингээд бид өнөөдрийнхөө ярилцлагыг эхлэхийнхаа өмнө ер нь энэ хүүхэд харах үйлчилгээний төв маань байрлаж байгаа Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд энэ үйлчилгээ хуулийн хэрэгжилт ер нь ямар байна вэ? За манай Сонгон хайрхан дүүрэг 2016 оны 5 сарын байдлаар 50 ажлын байран дээр 197 сурагч багш бэлтгэж орсноор 483 хүүхэд одоо яг хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаад ингэ явж байна. Цаашдаа бид нар бас хүүхэд харах үйлчилгээнийг одоо 9 сарын одоо 8 сарын 30-ны одоо яг үргэлжлсэн байдлаар бол 58 ажлын байран дээр 115 хүүхэд харагч 575 хүүхдүүд маань одоо ингэ хамрагдаад бэлэн болцсон ингээд бэлтгэл ажил хангагдсан. Хуулийн маань үйлчлэл 1-р сарын 1-ээс эхэлсэн тийм ээ. Тэгээ бас бус бэлтгэл ажилтай холбоотойгоор Сонгон хайрхан дүүрэгт ер нь 4-р сараас эхэлсэн юм уу тий ажил? Манайх ч 1 сарын 1-ээс хууль батлагдсан. Тэгээд эхний 4 сард бол яг хүүхд харах үйлчлэгийн тодорхой хууль хэрэгжилтийн бэлтгэл ажил хангаж ер нь хүүхд харах сурагч багш нараа маш их бэлтгэж ирсэн. Тийм хүүхд харагч багш нараа бэлтгэж. Сонгон хайрхан дүүргийн хэмжээнд ийм топ баримтаа бол нийслэлийн хэмжээнд ер нь ямар аа? За зөвхөн Сонгон хайрхан гэлгүүгээр нөгөө нийслэлийн маань 7 дүүрэг ерөнхийдөө хүүхд харах үйлчлэгийн хэрэгцээ бол байгаа. За яагаад тэгэхээр бусад 2 дүүрэгт бол цэцэрлэг бол хангалттай. Өөрөөр хэлбэл бүх хүүхдүүд сургуулийн мөрөх боловсролд хамрагдчихж байна гэсэн үг. Бусад 2 дүүрэг нь
баг хангаа баг нуур хоёр дүрэг тийм. За налах бас ерөнхийдөө бас хамрагдaltaд өндөр, цэцэрлэгт хамрагдaltaд бол өндөр байгаа. Гэхдээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд төлөхөө бас энэ үйлчлэгэнд харуулахаар зорж байгаа юм. За нийслэлийн хэмжээнд бол өнгөрсөн 4-5 дугаар саруудад бол 3365 хүүхд харагч маань 181 ажлын байран дээр 1885 хүүхдийг бол харсан байна. Тийм. Энэ нь болохоор нийт квотын бол ер нь 4.1-д хүрсэн. За яагаад ийм их яг бага үзүүлэлттэй юм шиг харагдаж байна вэ гэхээр 1 сарын 1-ээс эхлээд нөгөө хүүхд харагч нараа бэлтгэл тийм ээ 5 өдрийн сургалт явуулаа. За хүүхд харагч нар маань энэ хүүхдийг харах энэ байраа бэлтгэх гэдэг бол бас нэлээд их том ажил байгаа. Тэгээ байраа бэлтснийхаа дараа нөгөө дүгнэлт гаргуулах ажил маань ингээ бүтэн одоо сар ингээ үргэлжилдэг. Ингэсний дараа ингээд үйл ажиллагаа эхлэхэд л ер нь хугацаа нь бол тэгэж таарч байгаа л да. Тэгээд хүүхд харагч нар маань цаашдаа юу анхаарах вэ гэхээр илүү нөгөө байр саваа их бэлдсэн. За би яг энд яг байр үнэхээр энэ үйлчлэгийг эхлэнэ. Би байртай гэсэн хүн нийлэн сургалтын цуг бол илүү их түргэн одоо ажиллагаанд орох юм төр зураг харагдаад байгаа. За тэгээд 1885 хүүхдийн маань 4% нь буюу одоо 80 хүүхэд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдсан байна. Зөвлөө. Нийслэлийн хэмжээнд 1885 гэвэл улсын хэмжээний нэг тоо баримт хэлээ л дээ 6700 гаруй хүүхэд хамрагдсан байлээ гэсэн тоо баримт. Тэгэхээр нөгөө 21 аймагт бас энэ аштрын яамнаас өгсөн байлээ тийм. Тэгэхээр үзэгчд маань зарим нь хүүхд харах үйлчлэгээ гэж юу нь юу яриад байгааг мэдэхгүй байж бас магадгүй тийм. Хүүхд харах үйлчлэгээ гэдэг бол цэцэрлэгийн байгууллагаас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал юм бол за энэ хичээлийн жил эхэлснээр манай улсын хэмжээнд байгаа 305,000 гаруй сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой ийм насны хүүхдүүд байна л да. Тэдгээрээ 235,000 нь за сургуулийн өмнөх боловсролыг энэ жил эзэмших одоо хангалттай тийм цэцэрлэг байхгүй байна гэсэн тоо үзүүлэлт байгаа. Тэгэхээр нийт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн манд өнгөж 76% нь л хувь болон энэ төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах болчиход байгаа. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд хаачих вэ? Гэртээ байх уу? Гэртээ байхдаа одоо түлэгдэхээс ихсүүлээл тэ гэмтэж бэртэх олон асуудал байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үлдсэн хүүхдүүдийг маань хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдсанаар хүүхэд харах үйлчилгээний төвүүд нэгдээд энэ үйл ажиллагаа явж эхэлж байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө үзэгчд зориулаад та нэг сайхан энэ юу н ямар үйлчилгээ байдаг вэ? Өөрөөр хэлбэл нөгөө цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл цэцэрлэг маань дутагдaltaй байгаа шүү дээ. Цэцэрлэг дутагдaltaй. Тэгээд энэ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд л үндсэндээ энэ хүүхд харах үйлчилгээнд хамрагдах боломжийг нээж өгснөөр энэ хууль бол үнэхээр их ач холбогдолтой бөгөөд маш олон талын хүмүүс энд оролцож байгаагаар их гоё процессын хууль болсон гэж бид нар үздэг юм л да. Яг тэгэхээр хүүхдийн байгууллага бид нар чинь процессын хууль хэрэгтэй байна, дандаа тунхагийн хуулиуд байна гэж яриад байгаа. Энэ бол их гоё процессын хууль хэн яг юу хийх үү гэдэг тийм яг ажил болсон. Үнэхээр сайн хууль бол болсон гэж бид нар үзэж байгаа. Хүмүүс ч гэсэн бас айгүй тийм сэтгэл өндөр байгаа юм л да. За энэ хүүхд харах үйлчлэгээ гэж маань ер нь бол айлын хүүхдийг аваад тийм үү насны хувьд бол 2-оос 6 хүртэлх нас. Өөрөөр хэлбэл 2 хүрээгүй 1 нас 11 сартай хүүхд авахгүй 6 нас 1 сартай хүүхд авахгүй л гэсэн үг. Тэгэхээр яг энэ 2 насаас 6 насны хоорондох хүүхдийг өглөөнөөс өглөө аваад амрах, тоглуулах, хамгаалах, хооллох, хөгжүүлэх гэсэн ийм 5 үйлчлэгийг л энд одоо хийж байгаа. Энэ үйлчлэгийг хүүхд харах үйлчлэгээ гэж нэрлэдэг байгаа. За тэгээ хүүхд харагч нарыг энэ 5 үйлчлэгийг яаж хийх вэ гэдэг 5 энэ сэдвээр сургалт явуулж байгаа. Тусгай сургалт өөрөөр хэлбэл эн чинь бол үндэсний одоо энэ 5 сэдвээр мэргэжсэн үндэсний зөвлөх багш нар тийм ээ орон нутгуудад багш бэлтгэсэн. Энэ багш нар маань хүүхд харах үйлчлэгээ эрхлэе гэдэг хүсэлт гаргасан. Тэр шаардлагыг нийцсэн, хууль заасан шаардлагад нийцсэн хүмүүсийг бүртгээд тэгээ нэг 25-аас 30 хүний одоо нэг ангид дүүрж байгаа тохиолдолд сургалтуудыг явуулаад эхэлж байгаа юм. Тийм. За өнгөрсөн хугацаанд бол нийтдээ 765 хүүхд харагч бэлтгэгдсэн нийслэлд. За бид нар бол 1100 гаруй хүүхд бэлтгэх юм юутай тоотой. Өөрөөр хэлбэл 5913 хүүхдийг нийслэл хүүхд харах үйлчлэгэнд хамруулах юм. Өөрөөр хэлбэл энэ бас ахаад юу гэхээр 4 жилийн хугацаанд 20,000 хүүхдийг хамруулах хэрэгцээ байна. Нийслэлд 4 хуваачаар 5913 хүүхдийг одоо 15, 16, 17 оны хичээлийн жилд хамруулах юм хэрэгцээ байгаа байхгүй юу? Тий. Тэгээ энэ 5900 хүүхдийг хамруулна гэдэг чинь нэг багшид дунд
нэг 5 хүүхэд оногдно гэдэг тэгэхээр нэг 1100 гаруй хүүхэд тарагч бэлтгэх юм хэрэгцээ байгаа байхгүй. Тэгэхээр 1100 гаруй хүүхэд тарагч маань өөрөө яг 1100 гараа ажиллах хэрэгтэй байхгүй. А гэтэл бэлтгэгдчихэд нөгөө ажиллахгүй байх юм бол нөгөө хүүхдийн маань квот нь хүрэхгүй нэг ийм бэрхшээл бид нарт бол гарч ирээд байгаа. Тийм учраас биний анхааруулж хэлээд байгаа яг үнэхээр байр савар нь бэлэн би яг ажилуулна гэсэн ийм хүн орж ирвэл их сайн байна. А тэгэхгүй болохоор нөгөө бэлтгэгдчихэд байр саваа бэлдээгүй ингээд одоо болтол нөгөө үйлчлэгээ эхэлдэггүй. А гэтэл одоо үнэхээр хүүхд харагчийн тоо квота гүйцэх гэдэг 1100 хүрэх гэдэг. А нөгөө хүүхдийн маань тоо хүрдэггүй ийм бэрхшээл харагдаад байгаа тийм. Тэгэхээр байр савтаа хүн л одоо бид нар төргөн орж ирвэл бас их сайн байгаа. Тэгэхээр Ариун Болорович Тэмүүлэл нэртэй хүүхд харах төвийн багшаар ажиллаад хэр удаа тэгээд энэ цэцэрлэг шиг ийм гоё тухтай ийм хөөрхөн хүүхд харах төвийг байгуулахад ер нь бэрхшээл ямар байв? За тэгээд байгуулагчнаас хойш ер нь үйл ажиллагаа тань ямархуу явж байна? За би ерөнхийдөө энэ хууль гарснаас хойш маш их таатаагаар хүлээж авсан. Наадтай адилхан мөн бас олон хүмүүс бас их хүлээж авсан байх гэж бодож байна. Би хамгийн анхны класс сургалтанд суралцсан. Суусан. Тэгээд 5 хоног суугаад тэгээд зөвшөөрөл гарснаас хойш энэ үйл ажиллагаагаа 6 сарын 1-ний хүртэл явуулсан байгаа. За энэ хугацаанд болохоор би энэ байрыг бол маш их сэтгэлээ шингээж мэдээж одоо хүүхэд байх учраас маш их одоо аюулгүй байдлыг хангах өнгө зүстэй бас гоё дулаан энерги шингэсэн өргөө байгаасаа гэдэг үүднээсээ энийг нэхэд маш их одоо өөрөө гараараа хөвчлэн хийж би сэтгэлээ их шингээж хийсэн байгаа. Тэгээд хүүхдүүд маань авч эхэлснээс хойш хүүхд харах одоо энэ газрыг болохоор хүмүүс ерөнхийдөө нөгөө зүгээр л одоо нэг хүүхдийг ингээд хоолж ундлах тийм ээ ингэж бас хүлээж авч ийсэн л да. Зарим нэг ганц нэг эцэгчүүд ингээд одоо тиймэрхүү байдалтайгаар бол хандж ийсэн. Гэхэд би дотор сэтгэлдээ бол одоо ингээд хичнээн тийм боловч би энэ хүүхдүүдэд хөгжүүлэх тал дээр нь сургах тал дээр нь одоо энэ сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрөөс ингээд жоохон ч гэсэн эндээ тусгаад хүүхдийг ингээд хөгжүүлэе гэж зорьсон байгаа. Тэгээ тэндээ өөрөө бас ингээд одоо тэр чиглэлийн дагуу хөтлөлт хувийн хуудснууд, хавцнууд гэх юмнуудыг бол хөтлж явуулсан байгаа л да. Тэгээ Ариун Болоровичийн хувьд ер нь өөрөө ямар мэргэжилтэй, ямар ажил хийжсэн хүн бэ тийм ээ өмнө нь. Тэгээд 5 хоногийн тусгай сургалтанд хамрагдсанаар ер нь багшийн ямар мэдлэг ур чадварыг олж авсан бэ? За би миний мэргэжил болохоор 1995 онд яг миний сургуулийн өмнөх боловсролын сургууль хөгжүүлэх сэтгэл зүйч мэргэжлэр төгссөн байгаа. Бакалавр мэргэжилтэй. За тэгээд 3-4-5 жил ажиллаж агаад дунд нь бас хувийн юм бизнес эрхэлж агаад 3 жилийн өмнөөс хүүхдийн байгууллагатай эргээд нэг хувийн цэцэрлэгт бол ажиллаж байгаа. Тэгээд эргээд энэ хүүхд харах хууль гарснаас хойш энэ төвийг нэгээд ингээ ажиллаж байгаа. Сургалтаар за 5 хоногийн сургалт болохоор биднэрт маш их мэдлэг олгосон л да. Мэдээж ингээд өмнө нь сонсч байсан ч гэсэн тэнд мартсан зүйл маш их байсан. Энэ сургалтаар болохоор одоо хамгийн дөрөнд хүүхдэд аюулгүй байдал, эрүүл сургах орчин хүүхэд хөгжүүлэх одоо хүүхдийн хоол ямар байх ёстой те хоолны одоо бэлтгэхэд эрүүл орчин тэгээд бас дээр нь одоо хүүхдэд яавал одоо эрүүл хоол хийх үү, бэлтгэх үү гэдэг тал дээр маш их зөвлөгөө өгсөн, сургууль хөгжүүлэх тал дээр ч гэсэндээ ингээд тал талын мэдлэг бол маш их өгсөн байгаа. Эрдэнэ чимэг эхчийн хувьд таны хүүхэд энэ Тэмүүлэл нэртэй хүүхд харах төвд хүмүүждэг байна тийм ээ. Тэгэхээр энэ хууль хэрэгжиж эхэлснээр ер нь таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав? Хүүхэд тань улсын цэцэрлэгт өмнө нь явж исэн болов уу? За тэгээ ялгаа нь ер нь юунд байна? За манай хүүхд бол улсын цэцэрлэгтээ бол явахгүй жаа шууд энэ одоо цэцэрлэг бол олддгүй байсан. Бүр ойчлооч олдохгүй. Тэгээ энэ цэцэрлэгт явснаар бол энэ цэцэрлэгт явснаар одоо хүүхдийг бол манай хүүхдийг бол одоо суралцахын ажгаар ингэж одоо тоглоом одоо цөм хөтөлбөрөөр ингэж цуг ингэж хичээл ингэж зааж өгч хөөх юм сурсан манай хүүхдэд энэ цэцэрлэгт явснаар. Тэгээ хүмүүс хүүхд харах үйлчлэгээ гэл тэгдэ. Хүүхд харах үйлчлэгээр нэг ингэж гэрт нь хорчоо тий зүгээр нэг хэдэн хүүхдийг хараад ингээл хориол байх тийм юм бодож магадгүй тий бодоод байж маа. Тэгэхээр энэ цэцэрлэг бол тийм биш. Яг л улсын цэцэрлэгээс тутахгүй. Яг л манай хүүхд сурдаг юмаа сурна. Яг тэр цөмглөр хөөрхөн тоглоом тоглол янз бүрийн ингээд зураг хичээлэн тархатчаа одоо сая 2 сар хичээлэн шүү дээ. Яг ингээд авцсандаа ийм ингээд гой ингээд ингэж юмаа ингээд наадаг болсон ингэж яадаг ингэж одоо оюухаа айгуусаа хөгжүүлж өгдөг.
Энэ орчин нь бол ингээд цэвэрхэн хүүхдэд бол юм зааж өгдөг мэрэгжлийн багш манай багш ч одоо мэрэгжлийн багш шүү дээ. Тийм байна. Тэгээ одоо энэ хүүхд харах үйлчлэгийг л хамгийн гол нь энэ чинь одоо ингэж яасна бид нар их хэцүүд баярлж байгаа. Одоо ингээд цэцэрлэг олдохгүй ах чинь одоо энэ чинь л одоо хамгийн хэцүүдэд одоо ямар ч хэцүүд энд их баярлаад байгаа шүү дээ. Одоо зүгээр ингээд олдохгүй ах чинь ирээл одоо энэ ингээд хүүхд харах үйлчлэгч очиод өгч чөлөөтэй ингээд тэгэл одоо манай 2 зээл оч нэг нь ч гэсэн идэр чинь бас хөнгөрүүлнэ шүү дээ. За танаа ач зээл яг нэгэнд яг ингээ яа чи нэг нь ингэ чийлэдэж чи айгүй тийм уяа хата айгүй өөр байгаа байхгүй юу. Хүүхд харах үйлчлэг юм нөгөө цэцэрлэг бол биш. Өөрөөр хэлбэл хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Цэцэрлэгийн одоо стандарт нөгөө тавих шаардлагад бол арай хүрэхгүй. Тийм арай хүрэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй тий. Энэ багшийн хувьд бол нөгөө цэцэрлэгийн багш байснаар айгүй давуу байна. Хүүхд харагч нарын маань маш олон нь дийлэнх цэцэрлэгийн багш мэрэгчлэлтэй биш. Тийм. Гэхдээ одоо боловсрогчтой адилхан нөгөө сэтгэл гэдэг юмар үнэхээр одоо энэ үйлчлэгийг энэ хуулийг хэрэгжүүлж энэ олон хүүхдийг үнэхэрийн одоо өдөрт зүгээр одоо цоочтой хаалганы одоо ард ингэж хоол ундгүй ингэж байлгаж яснаас тийм энэ чинь өөрийнхөө чадах хэмжээний жижигхэн хөөрхөн гар хөлнийх нь булчин хөгжүүлдэг дасгал тоглоом тоглуулад нийгэмшүүлээ нэг ганцаараа чойжтой байх 5 хүүхэдтэй тоглох гэл те маш өөр энэ үйлчлэгийг үнэхээр энэ хүүхдүүдэд бол хүргэе гэсэн сэтгэл байгаа нэг сайхан харагдаад байгаа. Тэгээ сая бид нар Баянзүрх дүүргийн одоо 4-5 сард хүүхд харах үйлчлэгээр ирсэн 127 одоо хүүхд шаарч нартайгаа уулзсан. За ингээд уулзаад ингээд ярилцахад яг санхүүгийн нөгөө тайлан мэдээ гаргах бэрхшээлийг жоохон яаж зохицуулмаар ингээд талаар нэлээд ярилцахаасаа гадна за цөмөрөө одоо ингээд давуу талаа ярилцъя гэл ингэсэн чи бүр ингээд сэргээл бараг тэр танхим болол ингээд гэрэл асах шиг болж байгаа байхгүй бүгд инээлцгээл нэрээс та гоё байсан гэл ингэнгүүт бас үнэхээр айгүйх баярламаар ингээд санагдчихсан тий үнэхээр улсаас мань гарсан бодлого ингээд айгүй энэ олон хүний хүчин чармаалтаар маш гоё хэрэгжээ тэнд айгүй олон хүүхдүүд одоо нөгөө ашигын хүртэж аял гэсэн чи үнэхээр гэгээтэй мэдээл санагдчихсан тэгээд гарч бас баярлж илээ. Манайх одоо нийтдээ 50 ажлын байран дээр сая бид нар чинь дүгнэлт гаргаад захирамж оруулаад бид нар чи бүгдээ ангид хорооны ажлын хэсэгт явж байхад бүгд сэтгэл шингэсэн л байгаа байхгүй юу? Өөртөө яг хүүхдтэй зориулсан хоршонгийн тавьчин, гарынх нь алчуур тавьчин, сойзын тавьчин яг ингээл нэг бид нэг цэцэрлэг орохлоо ингээд байршлууд ингээл нэг тодорч яг тэрнгээрээ тэгэл айгүйх тэр нөгөө нэг яг хүүхд харъя одоо ганцхан дээр хүүхд харах үйлчилгээ гэдгээсээ биш те нэг би өөрөө бас нэг ингээд нэг гэртээ зүгээр сууж байснаас бас ингээд нэг ажилтай болчлоо энэ хүүхдүүдийг бас өөрчлөлт ингээд нүдэн дээр нь хараад байгаа гэдэг тэр нь бүр ингээд яг үр дүнтэй байгаа байхгүй. Тэгээ сая манайх 5 сард гэж чинь 50 ажлын байран дээр ингээд хүмүүс зүгээр хүүхд ингээд 480 хүүхд явж байхад нөгөө хүмүүс маань буцаад 9 сард ирэл ингээд яж байгаа байхгүй. Та эргэж шалгалт хийх үү бид нэр явнаа нөгөө хүүхд маань 6-наас ороод сургуульд орж ийна. Одоо дахиад хизээ бид нар бичиг баримтаа бүрдүүлэх үү гэдэг бүр ингээд нэг эрэлхийлсэн тэр нэг байдал айгүй гоё хүүхд харах үйлчлэгийг байна. Тэгээд манай сонгой хайрхан дөрөвт бол ялангуяа эмзэг бүлгийн тий хүүхд цэцэрлэг хамарч чадахгүй байгаа маш их олон асуудалтай хүүхдүүд байгаа. Да ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд биднээс хүүхд харах үйлчлэгэнд авч байгаа эцэг их нартай бас хэлж байгаа хүүхд багш нартай сурагч нартай та нар болвол ингээ тий хүүхд харах үйлчлэгэнд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхд авахыг бодоорой бид нар маш дэмжиж өгнө яг та нар мэрэгжлийн эмч биш юм байхад нэг хүүхд нэг анхан шатантай барай засал ингээд бид нар хүүхд манай хүүхд гэрэл хөгжлийн төгөөс үнэлбэргүй та нар ингээ бэлдээ бид нар та нарт тий нэмэлт сургалтаар бид нар ингээ та нар өөрсдөө чи ингээ бэлдээ бид нар зүгээр л нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд л илүү хамруулах хүсэл сонирхол их байгаа да ялангуяа нөгөө бас гэр бүлийн хүчээр хийлдвэртж болцсошгүй тий янз бүрийн асуудалтай хүүхдүүд байдаг. Тэгээ тэрэн дээр багш нартаа бид нэр хэлдэг. За хүүхд маань хөхөрцөн ирэхгүй, зодуулсан ирэхгүй тий. Энэ шинж тэмдгийг бид нэрлээ байнга эргэх холбоотой. За энэ хүүхд ямар ч бас нэг удаа дараа юм асуудалтай байна нэг ингэчглээ гэдэг зүйлийг биднэрт мэдээлж гараа. Тэгвэл бас хүүхд иж ирэх аюулгүй байдалтаас бид нар хамтарч ажиллая шүү гэдлээс аюух мэдээлэл өгч явж байгаа л да. Ер нь хүнд нөхцөлд амьдрэх хүүхдүүд бол маш хамрагч байгаа. Тийм. Нэг хүүхд харагчмаар бүр бид нартай ярьж уулзчихсан. Миний 5 хүүхд бол маш хүнд нөхцөлд амьдардаг. 5 хүүхд би эцэгхээс нь ямар ч төлбөр авалгүй харж байгаа. Тэгээ ийм юунууд бас хүүхд харагч нар зөндөө байгаа. Мөн их өндөр бүр тулцсан өөрөөр хэлбэл 70,000 хүртэл авахгүй би 20,000-ыг авч байгаа, 50,000-ыг авч байгаа гэсэн ийм хүүхд харагч нар болсон их би. Тэгэхээр энэ бол эрэлт хэрэгцээтэй. Тэгээд үнэхээр одоо мөнгөний сонь төлөө хийж байгаа ажил бол биш.
Энэ бол хүүхдийн ирээдүйн төлөө мөн энэ хүүхд гэдэг чинь одоо өнөөдрийн одоо 5 настай хүүхд чинь 15 жилийн дараа эцэг их тийм үү? 15 жилийн дараах оюутан тий? 20 жилийн дараах боловсон хүчин тийм үү? Магадгүй 25 жилийн дараах манлайлагч. Тийм биз дээ бизнес эрхлэгч, төрийн албан хаагч шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн суурийг л бид нар гэрт нь чойрлоод өнгөрөөд байвал тэр хүн ямар болох вэ? Энэ үйлчлэгийн тамрагцснараа тэр хүн ямар болох вэ? Өдөр шөнөшиг хоёр өөр болох. Ийм дүр зураг байгаа байхгүй. Энэ хүүхд харах үйлчлэгийг зогсоож болохгүй. Ял болохоор дэмжиж үргэлжлүүлэх ёстой. Тэр байтугай одоо хүүхд харагч нар маань бид нар энэ ажлаараа маш их бахархаж байна. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэхдээ бас биднийг бас жоохон дэмжих ийм одоо өөрчлөлтүүдийг бас бид нар санал тавина шүү гэж болол одоо саналууд ихнээсээ гараад ирсэн. Тухайлбал одоо зөвхөн бидний одоо даатгалыг дааж болдгоо юм уу? Нийгмийн даатгалыг. Тэ өөр бид нар цалин хөлс бол нэхэхгүй. Одоо бол нийгмийн даатгал бүлэхгүй байна. Тийм байхгүй л тэ өөрөөсөө энэ бүх төлбөрөөсөө хэдэн төгрөгөл одоо илүү гарчин тэ маш бага тооцоод үзэх юм бол маш нарийн тооцох юм бол маш бага хэмжээний төгрөгөл эднэрт илүү бол гарч байгаа. Тэгэд эннээсээ өөрөөсөө сайн дурынхаа даатгалыг бол төлөхөөр бол төлнө. Тэгээд хүн амын орлогын албан дотор төлж байгаа. Ингээд ирэхээр бол маш бага төгрөг цэвэр бэлмээр бол гат дээр нь үлдэж байгаа жишээтэй. Тэгээд энэ тохиолдолд бол бидний одоо даатгалыг бид нар бас улсдаа их том хөрөнгө оруулалт одоо хувь нэмэр оруулж байгаа учраас бидний даатгалыг төлөх боломж байх болов гэдэг хүсэлт ирүүлдэг. Яг бид нар бол уламжлалнаа тий дээшээгээ уламжлална. Энэ бол бас хуульд нэмэлт өөрчлөлт бодлогын том зохицуулалт хийгдэж төсөв хөрөнгийн том зохицуулалт хийж одоо шийдэгдэх асуудлаа гэх мэтчлэн одоо хариулдаг. Ер нь бол энэ байтугай их хөрөнгө оруулалтыг энэ бол хийж байгаа л гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин болор багшийн хувьд даатгал ер нь хэр хамрагдаж байна? Нийгмийн даатгалаа сайн дураар төлж гинөө эсвэл богт төлөхгүй нөө ер нь одоо таны өөрийн нөхцөл байдлын хувьд ер нь ямар вэ? Нийгмийн даатгал болохоор өөрөө сайн дураараа төлж байгаа. Сайн дураараа төлөө явж байгаа. Тэгээд ер нь энэ хүүхэд харах гэртээ ингээд үлддэг хүүхдүүд маш их байгаа шүү дээ. Энэ түрүү манай мэрэгчлэтний хэлсэн гэртээ хүүхдүүд маш их үлдэж байгаа. Тэр хүүхдүүд маань 2-оос ер нь 5 насны хооронд яг хүүхдийн нэг том болоод ямар хүн болох вэ гэсэн нэг суур яг хүмүүжил юм тавигддаг. Тэгэхээр гэртээ байж байгаа ор цэцэрлэгт яваагүй нэг хүүхэд манай цэцэрлэг юунд явсан л да. Тэгэхээр тэр хүүхэд маань нөгөө 4 хүүхдээс бүр маш өөр эхлээд орж ирэхдээ ерөөсөө ингээд нийгэмшээг хүүхэнтэй харилцахтаа хүртэл өөр бие даах чадвар нь хүртэл ингээд маш өөр байсан. Тэгээд яваандаа ингээд нөгөө хүүхдүүдтэйгээ харилцан тоглоод ингээд одоо энэ төвөөрөө ингээд байнга яваад ирснээр бол тэр хүүхдүүд маш их өөрчлөлт гарсан. Эцэгчүүд нь ч гэсэн одоо энэ юунд цэцэрлэг юу энэ хүүхд харах юугаар явснаар хүүхдэд нь ямар их өөрчлөлт гарч байгааг бол мэдэрсэн. Тийм багш хүний хувьд бахархал байдаг шүү дээ. Тийм тэгээд төрлөө яг гоо мэдээж ингээд энэ хүүхдүүд чинь нүдэн дээр ингээд хөөргөн юмаа сураад эцэгчүүдэд очиж тайлагнаад одоо тэр чинь л бидний бахархал шүү дээ. Тийм. Түрүүн та бүхний ярианаас сонсож байхад хүүхдэд хайртай, хүүхд харах үйлчилгээг эрхлэе гэж хүссэн болгон бас нэг байртай ч юм уу эсвэл түрээслэх мөнгөтэй ч юм уу эсвэл тогтчуулах хөрөнгөтэй байж чадахгүй бах тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг тийм боломж байдаг болоо гэж бодлоо л доо. Одоо жишээлбэл байраа ингээд тогтчуулаад хүүхд харах үйлчилгээг эрхлэе гэж одоо зөвшөөрөл аваад ч юм уу тийм. Тэгээд багшаа болохоор ингээд өөрөө цалинжуулж ажилладаг ч юм уу. Ийм тохиолдол энэ хуулийн хүрээнд байж болох уу эсвэл зөвхөн л тэр тогтчуулсан хүн нь өөрөө тэр багшийнхаа ажлыг давхар хийгээд явах хэрэгтэй юм уу? Ер нь бол байрны асуудал бол нэлийн эргэлзээтэй их олон асуудлыг бол дагуулсан. Яг хэрэгжиж эхлэх болохоор. За ер нь байртай хүн бол одоо яг ингээд бэлтчихэд тийм үү? Хүүхд харагч хүүхдэд хайж бас нэг болно. За тэр тохиолдолд санхүүжилт бол энэ байрны эзэнд орохгүй байхгүй юу? Санхүүжилт бол хүүхд харагчд л олгож байгаа юм. Хувьсах зардал. За тэгэхээр жишээлбэл энд ингээд нэг ийм байр ингээд бэлдсэн байлаа. За жишээ ариун болор гэдэг хүн энэ байрыг ингээд бэлтчихжээ. За би энд хүүхд харах үйлчлэгээ явуулнаа. Хүүхд харагч байна уу гэл. Тэгэхээр за би хүүхд харах чаар бэлтгэгдсэн одоо ингээд гэрчлэгээ байгаа тий. Би сургалтанд нь суудсан. Би танаа энэ одоо байранд үйлчлэгээ явуулъя. Ингэсэн тохиолдолд за хүүхдийг бол байрны эзэн одоо бүртгэгдсэн байна уу? Эсвэл ариун болор багш би өөрөө те одоо энэ хаваар яваад ингээд 5 хүүхэд бүртгэгдсэн эсвэл одоо хүүхдийн төвөөс те за танаа яг энэ хавцаа ойрхон одоо 100 юм уу 500 метрт энэ 5 хүүхэд байгаа шүү гэд нэрийг өгөөд ингэж болно. Ингээд би одоо юу гэдгийг эндээс нэг 3 км зайтай байр одоо амьдэрдэг
өглөө ирээд 5 хүүхдээ аваад энд үйлчлэгээ эрхэлж болно. Энд ямар харилцаа үүсгэж байгаа юм гэхээр тэр байрны эзэн бол энэ байраа ашиглуулж байгаагаа л төлбөр түрээс авах тухай л харилцаа үүсэж байгаа. Түүнээс биш энэ хүнийг одоо надыг ажлын байраар хангаал, надад цалин өгөөд ингэхээр ямар ч одоо ашиг бол гарахгүй. Ийм байгаа байхгүй юу. Тэгээ энэ байр түрээслэх энэ тохиолдолд бол бүр одоо энэ хүүхдийн мөнгнөөс бол ямар ч мөнгө надад бол үлдэхгүй. Тийм. Жишээлбэл энэ байр бол нэг түрээслэхэд нэг 100 орчим мянга те сарда. Тэгэл ингээд надад үлдэж байгаа 200 мянган цаасны би 100 мянгаыг түрээсэндээ өгнө л гэсэн. Ингээ надад 100 мянган цаас л үлдэх жишээтэй. Энэ бол тэгэхээр ямар ч ашиг юм биш. Үнэхээр одоо сайхан сэтгэлийн үүднээс хийж байгаа юм зүйл байна. За түрүүний ярьсан тэр хүүхэд үнэхээр одоо өөрчилжсэн гэдэг те 0-5 нас бол ер нь хүний хөгжлийн суурь тавигдчихдаг хамгийн чухал үе байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энд бол энэ хүүхдийн оюун ухааны хөгжлийн суурь бие махбодын хөгжлийн өсөлтийн суурь тийм үү хоолтож хэлэр. За энэ хүүхдийн зан араншин, хөв хүн бие хүн болж төлөвшөх тий энэ бүх суурь яг энэ үед тавигдчихдаг. Энэ чухал үед орхигдоод байгаа хүүхдүүдийг энэ үйлчлэгийн татаж оруулж ирж байгаараа бол бүр хэмжээлшгүй их том хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 2 настай хүүхэд цэцэрлэгт яваад тийм үү айгүй хөрхөн нийгэмшээд ингээд ирж хахад гэртээ ч хожлогдод байсан хүүхэд бол нийгэмшиж чадахгүй. Зожиг тэгэл одоо хөгжлийн хоцорсон тийм ээ хоолунд муутай эрүүл биш орчинд гэл ингээл айгүй одоо харилцаа муутай ингээд оюун ухааны хөгжил ингээд хоцрогдоод ирж байгаа шүү дээ. Гэтэл энд орж ирснээрээ бол өөрөөр хэлбэл маш бага одоо зардалтай энэ зүйлд бол маш олон хөрөнгө оруулалтыг тэр хүүхэд авч байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай монголчууд болохоор энэ 2-оос 6 хүртэлх насны яг энэ хүний хөгжлийн суурь тавигдж байгаа тархины мэдрэлийн эсийн үндсэн одоо насанд хүрч байгаа хүний одоо суурь тавигдж байгаа энэ үеийг болохоор жоох юм чинь. Одоохондоо учир мэдэхгүй. Тэ одоохондоо би ажиллаж эхлэх болоогүй дээ. Жохон том болохоор на ярилцаж эхлэндээ жохон том болохоор их сайн сургууль өгөөд л их мундаг хүүхд болгоод авчинтаа гэж боддог. Энэ бол маш том алдаа байгаад байгаа байхгүй. Тэ. Энийг болохоор юу гэхээр ерөөс ангахын нотолцсон. Хамгийн гол суурь нас гол нас чинь бол 2-6 0-6 хүртэлх нас шүү гэдэг бүр ингээд шинжлэх ухаан нотолцсон байхад бид нар одоо өөрөөр хэлбэл нийт хүүхдүүдийнхаа нэг 20 орчим хувийг л хаяад исэн байна л гэсэн үг те энэ үеийг өнгөрөөд исэн байна л гэсэн үг. Тэгэхээр тэхгүй байхын тулд энэ хөрхөн бодлого гарч ирж энэ хуулийг бол гаргаж ирсэн. Хүүхд харах хуулийн энийг одоо болиулна гэж нэг тиймэрхүү яриагаар одоо яг болиулах гэдэг нь одоо болиулах юм бол одоо энэ эцэг өвч одоо энэ хүүхд мөхч одоо энэ харах хууль хамгийн гол юм чинь одоо хүүхдийн харах хууль бас аюух нөлөө байгаа шүү дээ эцэгүүд тийм ажил ингээд хүүхдэд цэцэрлэг өгч чадахгүй байгаа хүмүүс. Одоо болиулна гэдэг энэ болиулах юм бол одоо эцэгүүд их л одоо энэ тийм сорогтал одоо болиулахын гэнэ тэгвэл одоо яана энийг бол болиулахгүй зүтэй одоо тийм байхгүй зү. Хүүхд харах үйлчлэгээний 2 том ашигт 3 том ашиг тусыг хараад байгаа шүү дээ улсаас ер нь бол. Нэгдүгээрт нь тэр олон нөгөө хараа цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролтын үйлчлэгээнд хамрагдаж чадахгүй байгаа тэр олон хүүхдүүдийг одоо ийм үйлчлэгээнд хамруулчихна тий. Хоёрдугаарт нь энэ үйлчлэгээнд хүүхдүүдээ өгөөд нөгөө эцэгчүүд нь хөдөлмөр эрхлэх орлогын их усвэртэй болох нэг том боломж нэгж байгаа. Нөгөө талаар нөгөө хүүхд хараад байгаа хүмүүс маань бас яг ажилтай. Тий ажилтай. Гэхдээ цалингүйч гэлээ гэсэн тий бааш баг урамшуултай ч гэлээ гэсэн энэ хүмүүс чинь өдөр зүгээр суухгүй нийгэмд маш том одоо хөрөнгө оруулалт хүч хөдөлмөр ингээд зараад гэсэн үг байхгүй. Ингээд ийм том одоо эдийн засгийн болон тий эдийн засгаар хэмжих юм бол одоо хэдэн цэцэрлэг барьсантай дүүцгэж одоо жишээлбэл 1885 хүүхэд гэдэг чинь 300 хүүхэдтэй 6 цэцэрлэгтэй л адилхан үйл ажиллагааг нийслэлт хэрэгжилээ гэсэн үг шүү. Тэгээ 6000 гаруй хүүхэд улсын хэмжээнд гэдэг хэд чинь бол хэдөө 200 цэцэрлэг л ашиглалтанд оролцсонтой ялгаагүй байхгүй. Тийм тэгэхээр энэ одоо баг санхүүжилтээр ийм том цэцэрлэгийн тий үйлчлэгийг ингээд явуулж ийн гэсэн үг. За тэгээд хүүхд харагч нар маань энэ баг зардлаар маш том хөрөнгө оруулалт хийж байна л гэсэн үг. Тэгэхээр энийг бол үнэхээр зогсоох юм бол маш одоо том ухралт болно тий. Өчигдөрхөн хүртэл одоо хүүхдийн ядуурлын тухай нэгдсэн үндэсний байгууллагын том шинжээч нар ирж судалгаа хийсэн тухайга тайлан гэж тавьж хахад Монгол улс хүүхдийн төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлгээд зөвлөмж өгöd нь шүү дээ. Тэгэхээр чин тэрнээс одоо зөрж байгаа юм шиг тий хамаг хүүхдийн одоо санхүүжилт ялангуяа одоо энэ хүүхд харах үйлчлэгийг зогсоох одоо 5 жилээр хойшлуулах ч байдаг юм уу. За хүүхд хамгааллын хууль гэдэг маш одоо чухал хууль одоо бид нар үнэхээр одоо 10 хэдэн жил
одоо ярьж хөөцөлж батлуулсан энэ хуулийн бас хэрэгжилтийг хойшлуулах гэж байгаа гэдэг бол энэ бол маш том хуралдаа. Тэгэхээр үзэгчид маань тэгээд бас хүүхд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс маань бидний энэ ярилцлагыг үзэж байгаа ах л та. Тэгэхээр яг энэ тухай яриасаа гэж нэлээд хүсэж байгаа ах гэж бодож байна. За энэ өдрүүдэд улсын хурал дээр 2016 оны төсвийн тодтгол оруулж ирсэн сангийн сайд. За энэ төсвийн тодтголд бол хүүхд харах үйлчилгээний тухай хуулинд өөрчлөлт оруулах. Энд оруулж байгаа өөрчлөлт нь болохоор 16 онд хэрэгжиж эхлэх ёстой байсан. Одоо хэрэгжиж явж байгаа энэ хуулийн хэрэгжилтийг 21 он хүртлийн сунгаж байгаа. Ингээ хойшлуулах юм зүйл заалтыг оруулаад ирчихсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол үнэхээр яг хүүхд харах үйлчилгээ эрхэлж байгаа нэгэнт ингээ хөрөнгө мөнгөө сэтгэлээ зориулаад хүүхд харах үйлчилгээг эрхэлж байгаа энэ хүмүүст бол илээд хүнд тосх байх. Дээрэс нь энэ үйлчилгээнд хамрагдчихсэн энэ олон хүүхэд 7000 орчим энэ хүүхэд улсын хэмжээнд хаачих вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр ер нь хүүхд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс дүүргэр рүүгээ ер нь хэр хандж байна танаа төв рүү тийм ээ. Яг одоо бол ерөөхдөө хүүхд харах үйлчилгээний санхүүжилт ер нь ингээд хизээ орох юм тий. Энэ ер нь хэцүү болчих шиг боллоо. Бид нар ингээ хүүхдүүдэд бүртгээд эхэлсэн ахаар болчлоо. Тэгсэн чинь ингээд санхүүжилт олгогдохгүй энэ цуслагдана гэсэн юм яриад байна. Одоо тэгээ яах юм бэ гэдэг юм гарч ирээд байгаа. Тэгэхээр бид нэр бол ерөөхдөө бид нар яг нэгдсэн тийм мэдээлэл бол ирээгүй байна тий. Тэгэхээр та хэдүүл хүүхдээ хараад явжээ. Тэгээд санхүүжилтийн дараа би яг одоо ерөөхдөө 2016 оныг л дуусгаж ямар ч гэсэн та хэдүүл аюулгүйгээр хүүхд харах үйлчилгээг эрхлэх байхаа гэдэг мэдээллийг өгöd явж байгаа. Яг нөгөө нэгцэн ингээд нөгөө батлагдаад ингэсэн биш болохоор би бас ингээд харин тийм ээ одоо болмал гэж би хүмүүсийг тэгж хэл ирэх надад байхгүй шүү дээ тийм. Ер нь одоо 9 дугаар сарын 1-ээс эхлээд хүүхдээ хүлээж авахад бэлэн болж байгаа хүүхд харах төвүүдэд төсвөөс ирсэн байгаа юу? Яг бид нар одоо нөгөө нийслэл рүүгээ бид нар яг одоо ингээд 20 хүүхд харагч маань тийм одоо ингээд юу хүүхд авах чинь 50 хүүхд авах чинь тэд хүүхд авах чинь гэдэг бид нэг сар сарда мэдээлэл явуулж ээж тэр санхүүжилт маань гэж орж ирсэн. Сараар орж ирдэг гэсэн үг. Сар сарда бид нар орж ирж гэж байна. Энэ нөгөө санхүүжилт журамтай сайдын батсан журам. Тийм тэр бол сарын гүйцэтгэл дараа сарын одоо нөгөө юугаараа төлөвөөрөө ингээд тооцоологдоод сар сартаа мөнгнүүд нь орж ирдэг юм зохицуулт байгаа. Хэрвээ энэ хууль одоо ингээд үнэхээр 2021 оны хүртэл сунгагдаад хойшлох юм бол эцэг эхчүүдэд ер нь яаж тусахлоо та юу гэж бодлоо хэлж байна. Одоо энэ эцгүүдэд хүнд тусагдсан шүү дээ. Одоо цэцэрлэг олдохгүй байхад ч одоо ингээл энэ хүүхд харах үйлчлэгээр одоо энэ зогслоо гэж одоо эцгүүд хүнд тусагдана. Одоо хүүхд яг гэхдээ чойжлын одоо аюултай аргатай ажиллаа хийж чадахгүй одоо арга хүүхдэд санаа зовоод энэ бол хүнд тусагдана. Тийм учраас энийг одоо дэмжих хэрэгтэй байна. Одоо ямар л одоо болцоо вэ? Энийг одоо дэмжиж л хүү гэр харах одоо жишээ нь манай сонгоо хайрхан дөрөв 8 дугаар хороо гэж өвчнөө хүүхд цэцэрлэггүй шүү дээ. Ингээд одоо ялангуяа манай энэ өөр бол хүн ам аяг ихтэй шүү дээ. Тэг чи одоо энэ чинь миний мэдхээс л одоо би 2 3 газар л байдیں۔ Нилээ олон хүүхдүүд бол тэгэл гэр цэцэрлэгт явж байгаа. Тийм учраас энэ бол хүнд тусна. Тэг энийг дэмжиж л авах хэрэгтэй. Би бол энэ бидний эцгүүд бол эдгээр юутай байгаа шүү дээ. Сэтгэл ханамжтай байгаа шүү дээ. Хамгийн гол дээр энийг л одоо сайхан ингээд дэмжигдээл хүүхд харах үйлчлэгийг яаж хэлээ гэдэг одоо эцгүүд баяртай байна да. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа хамгийн хүүхдүүдтэйгээ яг харилцаж байгаа энэ анхан шатны нэг жидэг утгаар ариун бодлоор багшаас нэлээд олон юм асуумаар санагдаад байна л да. Тэгэхээр одоо яг ингээд практик дээр үзэхлээр ерөөсөө сэтгэлээрээ ажиллаж байгаа гэдэг хүүхд харах үйлчлэгийг хэрэгжилж байгаа хүмүүс хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр яг таны хувьд та энэ байрыг одоо тогтчлоход хичнээн дөрөв зарцуулав тийм ээ. Тэгээ одоо энэ тоглоом гэл ер нь зарцуулсан мөнгө дээрэс нь та яг авж байгаа цалин хөлс нэг хүүхдэд оногдох улсаас өгж байгаа хувьсах зардлын хэмжээ ямар байна? Энэ талаар нэг сайхан детальчилсан тайлбар хэлээч. За миний ерөнхийдөө өөрийн тооцоолсноор болохоор зөвхөн дотоодын тоглоом биш шүү дээ. Одоо анги доторх энэ тоглоомнууд гэж нэг 2-3 сая төгрөг дотор бол ерөнхийдөө багтсан. За тэгээд нэг хүүхд харагч багш нарт улсаас бол 576 хувьсах зардал нь өгж байгаа. Тэгээд тэр мөнгөөр бол би одоо энэ зөвхөн дотоодын тогтчлолтынхоо юг нөхөн хизээ нөхөх вэ гэхэлэр одоо доор хийж 10-11 сар тийм ээ. Юу лээ тэр хавцаалуу за тийм байж. Тэгэхээр ажиллаж тэр зарлагыг одоо нөхөх байх гэж бодож чинь. За тэгээ бид нар болохоор ерөнхийдөө ашигын бус тийм ээ.
ашигын бус одоо ажиллаж байгаа гэдэг бол бас ойлгочлаа гал да. Хичнээн хүүхдийг хүлээж авч юм. За Эцэг эхчүүдээс төлбөр авах уу, авдаг бол ер нь хичнээн төгрөг авах уу нэг хүүхдээ эцэгхээс тийм үү? Энэ улсаас цаанаас ингээд бид нарыг 60-аас 70 мянган төгрөг авах хэрэгтэй та нар гэдэг бас ерөнхийдөө заа гаргаад өгсөн маа. Тэгэхээр манай болохоор 70 мянган төгрөг бол эцэгчүүдээс авсан. Тэрийг болохоор одоо нөө сарын хоолунд нэг хэрэглээдээ бусад энэ зардал юмдаа өгөөд яаж. Тэгээ энэ дотоод энэ за 10-11 сар ажиллаад цаашдаа биднэрт бол одоо сардаа нэг 100-аас 200 дотор л нэг цөөхөн төгрөгийн ашиг юу болж байгаа цэвэр байж магадгүй л гэж бодож байна. Энэ 8 дугаар хороо Баян Ушууны эцэс тийм ээ? Баян Ушууны эцсийн жанцан болов тийм ээ? Энэ хавьд ер нь гэртээ үлддэг хүүхдүүдийн тоо ер нь хичнээн байдаг бол тэгээд тэдрээс ер нь хичнээн ийм төвийн хаваар ажиллах уу? Энэ талаар тоо ер нь хариулаач тийм. За манай яг энэ Сонгой хархан дүргийн яг одоо энэ 8 дугаар хороо 7 дугаар хороо 24 гэж лишэндээ ингээд хэлэх тусам ерөнхийдөө нөө шилжилт хөдөлгөөний хүмүүс ирлээ хөдөө орон нутгаас шилжиж ирсэн хүүхдүүд айл өрхөд байдаг. Эдгээр маань дайлангаа цэцэрлэг сургалт хамгаалах боломж үнэхээр багадаг. Тэгээ ингээд л цэцэрлэгний хүрэлцээч баг манай дээр л. Одоо тэгэхэд манай яг энэ 8 дугаар хороон дээр болонгод одоо 4 ажлын байр. Нэг хорооны нутагт тий нэг хорон одоо хүүхд харахдаг байгаа. Төр хаагт харахдаг. Тэгээ энэ хүүхд харахдаг нь одоо энэ байр маань ихэл 4-5 сард үйл ажиллагаа явуулсан бол одоо 9 сараас эхлээд бид нэр төсөлд гаргацсан байна. Би одоо ганцаараа явдаг байсан. Одоо би тэгээд дахиад хоёр ингээ багштай ингэж нийлж хамтарч ажиллахаар боллоо гэд дүнэлтэд гаргуулаад тэгэхээр үүнийгээ дагаад одоо энд нөрөнд 5 хүүхд явдаг байсан бол 15 хүүхд болоод ингээд нэмэгдээд гарч ирж байна. Энэ бичлэг ингээд манай ер нь манай хүүхд харах үйлчлэгийн байран дээр бол дандаа ингээд ерөнхийдөө 3 багш нэмэр үйл ажиллагаа явуулж байгаа. Энд ганцаараа явуулж болно тий эсвэл хоёулаа явуулж болно, гуруулаа явуулж болно гэсэн хуулийн заалт нь байгаа. Тэгэхээр ер нь манайх дээр дандаа байран дээр бол дандаа 3 багш. Нэг хүүхдэд 7 2.5 м квадрат ногдох хэрэгтэй. Тэгэхээр манай байрууд бол нэлээд сайн хангалттай сайн бэлтгэж гарч ирж байгаа. Тийм. Энэ дээр бид нар бүр аяйгуу баяртай. Нэг хүүхд харагдчихад чинь дээд л 15 хүүхд ногдно гэлөө хэдэн хүүхд вэ? Нэг багшид 5 хүүхд төлөө тий. Тэгээ нэг доор 3 багш хүүхд харж байна гэхээр 15 хүүхд. Тэгээ 15 болж байгаа юм тий. Хамгийн гол нөгөө нэг байран талбай юм шүү тий. За талбай хангалттай том байх юм бол шүү дээ. Түүнээс жижигхэн өрөөнд 15 хүн бол харсан гоо. Тийм. 30 м квадрат талбайтай байхад л за 15 гэдэг чинь 15 м квадрат талбай 5 хүүхэд гээд 15 хүүхэд гэдэг чинь 45 м түүнээс дээш квадрат метртэй талбайд 3 хүүхэд харж оршоод 15 хүүхэд харж иж болно гэсэн үг байхгүй. Тэгээ болрогшийн хувьд энэ хавийн ер нь хүүхдүүд төвд явах хэрэгцээ шаардлага нь ямар байна? Та бол одоо нэг хүн энд ажиллаж байгаа учраас 5 хүүхэдтэй л 2 сар хичээлсэн гэсэн үг юм шүү дээ, хүмүүжүүлсэн байна. Тэгэхээр бас нөгөө үргэлжлүүлээд л манайх хүүхдээ ингэж өгмөөрөө танаад өгмөөрөө гэх хүсэл сонирхолтой хүмүүс хэр байх юм? Энэ бол ерөөсөө англиад 5 хүүхдээ авахтаа болохоор н одоо хорооны нийгмийн ажилтан байна шүү дээ. Тэн дээрээс одоо манай энэ хороонд цэцэрлэг гүйлдэг хүүхдүүдийн судалгаа байна уу? Одоо энд ингээд би энд сурлаа, ингээд ийм ажлын байр байна гэдэг нийгмийн ажилтандаа та одоо тийм хүүхдүүд байвал бүртгэлээ ингээд манай руу явуулаарай гэдэг нийгмийн ажилтандаа хэлээд за тэрний дагуу бас ингээд хүүхдүүд бас ирсэн. За ингээд 5 хүүхдээ ажиллаж байгаа одоо ингээд эргээд ингээд 15 хүүхдээ байх чинь шүү дээ төв болоод ажиллах гэж байгаа гэдэг нь энэ болохоор тэртээ дөрөв эцэг эхчүүд цаанаас өөрсдөө үнэлээд одоо тэр 5 хүүхдийн цаана явсан хүүхдийн цаана одоо өшөө одоо эцэг эхчүүд зөндөө байгаа шүү дээ би биенийг хамнаас ингээд энд одоо ийм ингээд хүүхд харах байгууллага нэгдсэн байна. Манай хүүхд яваад үзсэн чи одоо ийм хөөрхөн болоод ингэж их одоо боломжийн байна. Ерөөсөө энд ингээд иргэсэн сараас хүүхдүүгээ аянда эцэгчүүдийн шаардлага цаанаасаа гарч ирсэн учраас нэмэлтээр ингээд надтай зөв хамтарч 2 багш ажиллах хүсэлтэд өгсөн байгаа. Тэгээд манай энэ 8 дугаар хорооны энэ эцэгчүүд бол маш их юу яаж байгаа. Маш их тий сэтгэл өндөр тэгээд одоо маш их дэмжиж эднэрийг ажиллаж байгаа. Ойр дотн орж ирж одоо их үзчихээн эндээ хүүхдээ ингээд бидний дүүгээ танаа ингээд танхимын харыг бас хүүхдийнхээ аюулгүй орчныг үзнэ. Тэгээд тийм маягаар одоо энэ төв маань шүү 2 багш нэмж ингэж ажиллах гэж байгаа.
улам өргөж гэж байгаа юм. Тийм энэ бол одоо эцэгчүүдийн өөрсдийнх нь одоо хүсэл дээр тийм. Ингээл одоо эдгээр чинь одоо өөрсдөө хөрөнгөөр энийг хүүхд харуулахыг барьж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ чи боловч юм бол эдгээр чи одоо цохимжны өчнөө мөнгө төр гаргацсан байгаа шүү дээ. Энэ усууч хүртэл одоо бас тэгэл дараад нэг юу болохыг бас тэгэл өөрсдөөс ингээд юу болно шүү. Бөө мөнгө төр нэг юм байрчдаг нөгөөдгөө сүулдэ юу ч болохоо өөрсдөө энэ хүмүүс чинь бас тийм жоохон охирол мөхөлтэй болно. Одоо энэ чи боловч хэл гэх юм гарчих юм бол их дандаа энэ усууч дандаа л одоо ингээ би өөр бас тавилга гэдэг багт чи ингээ хүмүүс цэцэрлэгтээ дандаа ингээ тавилга дандаа үнэтэй юм хийлэгдэн шүү дээ. Цөм хөтөлбөргээл яг усын цэцэрлэг шиг одоо за манайх ангидаа тийм хийн ягаад гэвэл одоо нөгөө нэг цөм хөтөлбөрч хүүхдээ ингээс цуг тоглуулчихад цуг ингээс сурцуулж явдаг тийм учраас яг л ингээ усын цэцэрлэг айл болохоор хүүхд сурах гал эдгээр ч аяг зүтгээд байгаа шүү дээ. Тэр хэрнээр мөнгө оруулаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ аягүй аваа шүү дээ. Энэ харах хүүхд харц энэ юу чи хамгийн эцгүүд их л тааламжтай нэг чинь л яагаад байгаа шүү. Дэмжээд байгаа шүү дээ. Тэр нэг хүүхдийн төлбөр 70,000 эцэгээс авч байгаа гэсэн шүү дээ тийм ээ. Тэр 70,000 ер нь эцэг эхчүүдэд ер нь ямар тусч ийн боломжийн үнийн санал уу? Боломжийн байна чи боломж бид нар чи гэхдээ одоо гэртээ хүүхдээ ингээд чойжлоод хоёр хүүхдээ чойжлоод яваадаг нь янз бүрийн одоо ингээд төлөгт чинь ингээд тэрнээсээ л хэлсэн бол чи боломжийн чи бид зүгээр маа гэдээ яачиж байгаа ш чи боломжийн болж ин чи тэгэл чиний цаанаас чи бүхэл юм өмнө одоо ингээд эндээс ингээд яачиж байгаа юм чи хоолн хүртэл одоо сайхан яг л нэг хүүхдээ яг л юуны хоолмол өчөж байгаа юм чи боломжийн бол хамгийн боломжийн байгаа аахгүй юу. Хоолны хувьд бол нөгөө цэцэрлэг өдрийн үйлчлэгээний цэцэрлэгийн стандартын хэмжээний хоол өгч байгаа шүү дээ. Адилхан байна. Хэмжлэг хэмжээ бол яг адилхан байгаа. Тийм хоолны хувьд бол хүүхдийн эрхтэр бол өндөр шаардлага тавьж байгаа. За та нар хүүхдийн эрхийг бол зөрчих хэрэг та нарт байхгүй. Яагаад гэвэл энэ бол юм учиртай гэдээ маш сайн тайлбарлаж өгч байгаа учраас ер нь бид нар эрхээ яриад байхасаа илүү те нэрийн хүүхдийн эрх гэдэг чинь дээд зэргийн юм байдаг юм биш үү бид нар үг дуугүй энийг бол биелүүлэхээс өөр аргагүй юм биш үү гэдгийг л бид нар бол сургалтаар болж байгаа юм. Түрүү сургалтанд орж ирэхдээ л эхлээл ингээл би станерэ одоо гэрийнхэн хаалгыг тусад нь гаргаж чадахгүй. Гэхдээ ингээд манай хаалгаар оронгууд одоо нөгөө тишээ өрөө ингээд л байж байгаа юм чинь би тэнд чинь одоо сая төгрөг гаргаад хаалга зоож чадахгүй л гэж нөхөр орж ирж байгаа байхгүй. Нэрээ би сургалтын дараа бол нэрээ би зоох хэвээр байна те тусдаа хаалгатай байх хэвээр байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрөөл ингээл энийг л те энэ би айгүй их юм одоо амьдрал миний амьдралд хүртэл айгүй хэрэгцээтэй зүйлүүд мэдэж авлаа гэдэг. Бүр тархаж 5 өдрийн сургалтаас бүр ингээ баярлаад гарч байгаа. Багш нартаа баярлаад тийм. Яста та нарын ихтгэл найдварыг алдахгүйгээр энэ үйлчлэгийг үнэхээр сайн хэрэгжүүлнэ гэдэг бүр хамлаа. Тэгээ тэр дотор ч айгүй хөөрхөн хамт олон үүсэж байгаа. Бас тэр 30 хүн чинь 5 өдөр цуг байна гэдэг чинь бас тийм бараг зовлон жавлаа хаваацаал ингээл нэг бас нэг танилцаа. Тэгээ хөөрхөн хамт олон үүсээ. Тэгээ бүр Facebook групптэй эднэр чинь. Тэгээ мэдээлэл ингээ хуваалцаж яадаг. Тийм туршлагаас ойлцсон. Над би юм дуусаа заасан те надад ийм хөөрхөн кино байна. Авч үзүүлэх нь авч үзүүлээд буцаагаад өгөөрөө те надад ийм хөөрхөн ном байна. Надад нэг ийм мэдээлэл хэрэгтэй байна хүмүүст байна уу гэл ингээд бид нар чинь бүр ингээд бүх мэдээлэл туршлагаа солилцож идэг юм Facebook групптэй тэр болцсон байж байгаа. Гиснээс энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш ямар нэгэн хүүхдийн эцэг эхээс ер нь гомдол ирсэн тохиолдол байгаа юу? Байхгүй байгаа. Ер нь нэг ч гомдол ирэхгүй байгаа. Зүгээр сонгуулийн үеэр харин бүр эсрэгээр одоо сонгуулийн сурчлагын үеэр бол эцэг эхчүүд бол маш их тааламжтай байсан аа. Байсан гэж л шүү дээ. Ер нь нөгөө сурчлаганд явж байгаа нөгөө нэр дэвшээд явж байгаа олон одоо дэвшигч нар те уулзж яхад бол хүүхд тар хурцлага маш хэрэгцээтэй гэдэг бол айгүй их одоо хүмүүс хэлжсэн байл тийм үү тийм. Тэгэхээр ч гэсэндээ одоо нөгөө гэртээ нөгөө хүүхдүүд зарим нь ингээл аяуг чойжлогддог штэ тий чойжлогддог. За зарим тохиолдолд эцэгчүүд ч хар хүн байхгүй зүгээр хажуудлага айлдаа орхиод явчдаг өдөржингөө сэтгэл санаанд зовоол ингээл тайв ажиллаж чадахгүй. За энэ ингээд төвөд олон хүүхд тарх үйлдэлгээ нэмэгдснээр бол маш их өндөр бүр сэтгэл өндөр байгаа нь бол мэдгэж байгаа. Яа тэгвэл одоо хүүхдээ аюулгүй орчинд сэтгэл тайван ингээд амар амлаа шүү дээ. Тэгэхээр энэ төвүүд энэ үйлчлэг бол цааш нь улам өргөжсэй л гэж бодож байгаа шүү дээ. Эхлээд бол бид нар бас нөгөө цэцэрлэг сургуулиуд дээр гараад идэг нэг хүүхдийн эрхийн зөрчлүүд шүү дээ. Багш нь хүүхдэд зочдөг, нөгөө хүүхдүүд бие бинийгээ зочдөг. Ийм зөрчил их гаруул яах юм гээд бүр телевизүүд хүртэл одоо дуудаж таныг энэ зөрчлийг гаргахгүй байхад та баталгаа байна уу гэж хүртэл надаас асууж байсан шүү дээ. Тэгээд бид нар энэ зөрчлийг гаргахгүй байх тал дээр аль болохоор гарахгүй байх гал энэ хэдэн хүмүүстэй бол 5 өдрийн одоо сургалтыг өгөөд байна гэдгсэн. Үнэхээр юм бол эдгээр маань маш сайн ойлгосон. Өнгөрсөн 4-5 сард бол ямар нэгэн зөрчлийн дуудлага бол ирсэнгүй л дээ. За энэ хуулийн бас нэг онцлог зүйл бол хамгийн одоо том хянагч нь эцэгчүүд өөрөө гэж байгаа шүү дээ. Миний хүүхдэд ямар хоол өгч,
Миний хүүхдэд ямар дуу заач уу те. Миний хүүхд ямар хүмүүстэй ямар хүүхдүүдтэй байна. Миний хүүхдийн тоглож байгаа, унтж байгаа ор дээр аяг шанаг энэ өрөө ариун цэвэр нь одоо шаардлага хангаж ийн үгүй юу бүгдийг эцэг хамгийн нэгдүгээр хянах эрхтэй байна. Маш бүх үйлчлэгийг эцэг нээлттэй байна гэж байгаа байхгүй. Та одоо жишээлбэл санхүүгийн одоо тайлангаа миний одоо өгсөн 60,000 цаасыг тий улсаас өгсөн 100,000 цаасыг одоо юунд зарцуулсан бэ гэж та зарцуултыг хянах хэрэгтэй. Өнөөдөр манай хүүхэд одоо ямар хөтөлбөртэй байх вүлээ гэд асуугаад тий танилцах хэрэгтэй. Гэх мэтлэнгээр одоо эцэг эхчүүд бол нэг номерын маш өндөр эрхтэй шүү. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг эхийн хэрэгцээ шаардлагат нийцсэн байна л гэж хуулийн дээр. Тийм учраас одоо хүүхдийн байгууллагын ч юм уу одоо хүүхд харагчийн эрх ашигтал нийцсэн биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо их өндөр шаардлагыг ч цаанаасаа тавьсан. Хүүхэд гэдэг маань өөрөө бас хуулийн хувьд бол маш их одоо хамгаалалт те маш одоо дэд зэргийн орчин харилцаа аюул олон зүйлийг шаарддаг ийм өвөрмөц зүйл. Тэгээд энэ олон хүмүүс бас нэгэн зэрэгтэй ингээд одоо дуу хоолой сэтгэлээ нэгтгэхэд ингээд уршаа ингээд зүтгэж байгаа бас том ололт юм да. 15 хүүхд бүрдээд ирнэ шүү дээ. 15 хүүхд явж байгаа тохиолдолд одоо тэмүүлэл төвөөрөө ингээд би бас эцэгчүүдийн доод хүүхдүүдтэй хайцагчүүдийн фэйс хаягийг аваад тэмүүлэл төвгсөн юу нэгэд өдөр тутмын одоо хүүхдүүд юу идэж байна яаж гэдгийг дандаа ингээд мэдээлэл өгье гэж бодоод байгаа шүү дээ. Тэгж ажиллая гэж бодож байгаа. Бас нөгөө талаар зөвхөн одоо хүүхдэнд байгаад байгаа шүү дээ. Нөгөө эцэг эхчүүдэд маш том одоо бас хүүхдтэйгээ харьцах, тэ хүүхдээ халамжлах, хүмүүжүүлэх, хүүхдээ сонсох маш том сургууль бас энд явагдана. Юу гэхээр энэ хүмүүс чинь зөвхөн хүүхдээ авчаал өдөржингөө ажиллачаал маа гэж үлээж өгвөл санаа амарч байгаа биш байхгүй. За өнөөдөр бид нар ийм юм сурсан. Та давтуулаарай. Тэ та энэ хүүхдийн ингээд энэ одоо дадлыг хөвшүүлнэ шүү. Та ингэ шүү. Би энд ирэхээр ингэ шүү гэдэг нөгөө эцэг эхчүүдтэй айгуу сайн харьцаж ажилладаг байгаа. Тэгэхээр нөгөө талаар бас эцэг эхчүүдийг хүүхдээ хүмүүжүүлэх дадал, хөвшил, хандлага тэр бүх юмыг бас өөрчлөхөд айгүй их том тус нэмэр болж байгаа. Тийм учраас бид нар өгж байгаа эднэртэй өгж байгаа зөвлөмж маань сургалтууд маань эцэг эхтэй давхар ажиллана. Зөвхөн хүүхдээ та өдөр ингээд аваад өгөх тах биш шүү. Эцэг их өөрчлөлт шүү, тий. Үнэхээр одоо зан реакцийн хувьд гэр орны уур амьсгалын хувьд айгүй хүнд ирэх юм бол өөрчлөлт энэ хүүхдийн ар гэртэй ажиллана. Тэг яагаад гэвэл энэ Монгол хүн, тий. Энэ бол бид нар ирээдүй гэдэг их тийм гоё нөгөө суурьдаг бол их сургалтууд их гоё тавьж өгч байгаа. Тэгэхээр эдгээр чинь бол бас ахаа цаана байгаа 10 эцэг их эмээ өвөө ч юм уу, тий. Энэ хүмүүстэй бас давхар ажиллаад байгаа. Тэгэл хүндэж хүүхдээсээ л насан турш том үнийг сургаж ойлгуулах хэцүү байдаг шүү дээ гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр сургалтыг маань зохион байгуулж байгаа багш нар бол бүр үнэхээр мундаг хүмүүс л тэр сургалтыг зохион байгуулсан байж таарах нэ. Багш нар бол мундаг өөрөөр тухайн салбартаа үнэхээр одоо Монголд нэг номерт байгаа мэрэгчсэн тий одоо доктор профессорууд ялангуяа хүүхдийн хөгжлийн чиглэлээр хоолт хичээлийн чиглэлээр эрүүл ахуйн чиглэлээр за тэгээ хөгжлийн бэрхшээлээр тий үнэхээр яг энэ хүүхдүүдтэйгээ ажилтдаг одоо мэрэгжлийн тийм хүмүүс заалгаж байгаа юм. Гэснээс хүүхэд харагч нар маань хөгжлийн төвдөө ч юм уу эцэг эхчүүдтэй ч юм уу үйл ажиллагаагаа ер нь яаж тайлагнадаг вэ? Тийм зохицуулалт байгаа юу хуулиар? Тайлагнах гэхээс илүү нөгөө улиралдаа нөгөө ажлын хэсэг маань үйл ажиллагааг хяналт тавина. Дүүргийн хөгжлийн төвөөс гарах уу тий? Энэ хоороодынхоо засаг дараа ажлын хэсэг зохион байгуулагдаж улиралдаа нэг удаа хяналт шалгалт юм. Энэ дээр болгоод нөгөө тухайн эцэг их хүүхдэд нь ямар тий бүрэлдэхүүн байлгачаад ямар үйл ажиллагаас явуулж байгаа энэ хүүхдэд одоо таны хүүхдийн явж байгаа байдал тань сэтгэл ханамж хэрэг байна уу тий гэдэг зүйлийг бид нар бас 5 сарын 27-нд бид нар ерөөхдөө хүүхд хар хүлээ 5 сарын 6-31 гэж дууссан шүү дээ. Тэгэхдээ бид нар яг хүүхд хар үйлчлэлийн байрлал эргэж хяналт явсан л да. Тэр үед нөгөө хүүхдүүд маань бас байсан. Бид нар яг ингээд нөгөө нэг энэ дээр очиход хүүхдүүд маань байсан. Эцэг маань хүүхдүүдээ одоо яг хотод бид нэр авчирж өгж байна. Сайн ингээ өглөө ингээ тэгсэн юм а гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө яг ингээ явцсан шалгалтаар л нөгөө тэд маань тайлагнах, хяналт гэдэг юм аа ажил маань ингээ дүгнэгдээд яваад байгаа. Тэгээ шалгалтын үеэр дутагдaltaй таал эсвэл бүр ингээ бахархмаар юм хэрэг гарч ив. Хүүхдүүд энэ дээр ороход нөгөө яг нэг бид нар ч гэсэн хүүхдэл ингээд нэг цэцэрлэн оруулж эхлэх хүүхдүүд нэг инээлдэл ингээд нэг би нэг огтаал хаймаа гэдэг яг тийм нэг амьд харилцаа үүссэн хүүхдүүд маань брааз жаргалтыг инээсэн. Тэгэл нөгөө нэг багш нар маань олонгонд яг хүүхдүүдийн дунд орцсон хөө яаж надад тэгээ чи ингэж игээл те. Тэгэл за бид нэр ерөнхийдөө шалгалт гэдгээс биш те. Ер нь хүүхдүүдийнхаа та нар
хэр хүүхдүүд маань ер нь ямар шохон байдал дээр ингэж ажиллаж байна уу, хүүхдүүд маань сэтгэл ханамжинд хэр байна уу гэдэг талаас нь бид нар явж байгаа маа. Бас нөгөө хүмүүсээ гитрхи бид нар шалгаж байна тий. Шалгаж байна, тэгж байна, гэдэг талаас нь бид нар тэгээгүү. За энэ дээрээ жоохон нэг ажиллачаарэ. За энэ дээр чинь жоохон яг нэг тухайн дүгнэгттэй байлгаад нөгөө нэг 36 үзүүлэлтээр ингээд дүгнүүлэгтэй ингээд нөгөө юмнууд маань бас нэг ямар байсан 2 сарын дараа очиад үзүүлэлт нь бас зарим нэгэн зүйл маань бас тоглолттой байвал энэ дээр чинь юм биш үү? Яагаад вэ гэвэл манай дүүрвэл хүүхэд харах үйлчлэгэнд хүүхэд хамруулахыг хүсэж байгаа. Хүүхэд харах үйлчлэгээ явуулж байгаа байраа сурагч багш нараа олонгоо дэмжих хүсэл сонирхолтой байгаа. Тэрээс бид нар тэгж хаалт тавиад үгүй та ингэсэн тэгсэн гэдэг зүйлийг бид нар яг тавихыг бол нэг манай хүүхэд гэрүүлэх чинь төсөл хүсэхгүй байгаа. Харин дэмжиж биднээс нэмэлт юу авмаараа хүүхдийн сэтгэл зүйдээ та нар ажиллах хүсэлтэй байгаа бол бидний сэтгэл зүйчийн манай өөр сургууль сурчлагын явуулаад манайхаас дэмжлэг аав бид нар дэмжинэ гэдэг зүйлийг илүү нээлттэй тавиад. Та бүхнээсээ одоо ер нь энэ үйлчлэгэнд тулгамдж байгаа асуудлын тухай асуумаар байна л да. Тэгээ хамгийн түрүүнд одоо яг одоогийн байдлаар тулгамдаад байгаа асуудал бол төсвийн тодтголоор энэ үйлчлэгээний хуулийг хойшлуулах гэдэг нь ер нь хамгийн тулгамдж байгаа асуудал болчиход байна шүү дээ, тийм ээ. Энэ бол нэг эдийн засгийн холбоотой, аль нэг нам эвслээ шийдвэртэй холбоотой асуудал биш. Яг гэртээ цоожлогдоод үлддэг хүүхдүүдийн маань ирээдүйтэй холбоотой асуудал болчиход байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ талаар яг нийслэлийн энэ хөгжлийн байгууллагаас нь ямар нэгэн одоо арга хэмжээ ч юм уу, тийм ээ, авч болтго юм уу? За ер нь бол салбарын яамнаас бол энэ зүйлийг бол сонсоод өөрөөр хэлбэл энэ хүүхдээр хүүчлэгээ, энэ хуулиудын хэрэгжилтийг доошлуулах ийм чигтэй байна гэдгийг бол сонсоод маш их одоо удаадараа аль бичгүүдийг тэр хөргүүлжсэн байдیں۔ Тухайлбал одоо хүүхд харах үйлчлэгээ бол зогсоож болохгүй, хүүхд хамгааллын үйлчлэгээний хүүхд хамгааллын тухай хуулийн болол хэрэгжилтийг хойшлуулж болохгүй, хугацааг хойшлуулж болохгүй гэд хөдөлмөр нийгмийн амгалан яамнаас сайд дээр бол бичиг энэ хөргүүлсэн юм байна лээ. Тэгээд тэрийг харамсалтай нь бас сонсохгүй л ашгүй л да. Хүүхд хамгааллын хуулийн тухайд бол ер нь санхүүжилт болол энэтэй холбоотой нэлээд одоо төсөвт өөрчлөлт орох юм хууль л та. Гэхдээ энэнийг бол төсөвт хүндрэлгүйгээр одоо бид бусад их сурвалжны үцэс зохицуулах боломж бол биднэрт байгаа гэдэг талаар бол нэлээд салбарын сайдын бичиг тайлбарууд бол өгчсэн билээ. Тэгээд энийг одоо сонсох байх гэж найдаж байна. За хүүхд харах үйлчлэгээний тухайд бол одоо манай дарга бас энийг сонсоод л одоо өнөө өглөө одоо нийслэлийн удирдлагуудад ингээ мэдэх гэл ингээл өглөө үдээс өмнө ингээл одоо засаг даргын тамгын газраар бол явсан байгаа. Өчигдөр бол нэлээ одоо хүмүүс уулзаад бас ярилцсан. Тэгээд мэдээж юу яамны засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхдийн төлөө хүүхд одоо залуучууд гэр бүлийн хөгжлийн газар болчихлоо шүү дээ. Манай хүүхдийн төлөө үндэсний газар маань эндээс маань бол бас одоо саналуудаа тавьсан гэсэн ийм зүйлүүдийг бол ярьсан байна. Тий одоо бид нар бол аль болохоор одоо зогсоохгүй байх талаар хамгаалах талаар бүхэл одоо боломжтой зүйлүүдтэй бол хийн. Тий. Тэгээ ямар ч гэсэн зогсоохгүй байх л гэж айгуу тийм дотроо их найдвартай байгаа. Зогсоож юусэн ямар ч яаж болохгүй шүү гэдгийг бас энд ч гэсэн бас бид нар бол захиж хэлмээр байгаа тийм. Харин болоор багшийн хувьд бусад тулгамдж байгаа ер нь ямар асуудал вэ? Яг энэ үйлчлэгийг эрхлээд гар бие оролцсон явж байгаа хүний хувьд тийм. За ерөнхийдөө энэ хүүхд харах үйлчлэгээ маань яг ингээд зөндөө олон хүмүүс суралцаа тийм ээ. Үйл ажиллагаа нь одоо ингээд жигдрээд одоо ингээд 9 сарын 1-ээс дахиад ингээд үргэлжлэж яхад нь бас энэ юу төсвийн юу гаргаад хойшлуулах юм хууль гарч байгаад бас жоохон юу сэтгэл дундуур байна. Тэгэхээр улс орны ирээдүйн болсон хүүхдүүдийн төлөө ийм сайхан боловсон хүчнүүд бэлдсэн ийм сайхан үйл ажиллагааны жигдрээд ирж байгаа үед нь одоо энийг бас анхаарч үзээсэй гэж одоо олон одоо энэ хүүхд харагч багш нарын өмнөөс хэлэх байна л да. Тэгээ одоо миний санаа зовж байгаа зүйл бол одоо энэ шийдвэр л байна. Энийг хараад сууж. Одоо бид нар сурагч багшаас ингээл бэлдээл явж байна. Тэгээд нөгөө багш нар маш их итгэлтэйгээр те ингээд хүүхд харах үйлчлэгийг эрхлэнэ гэл ингээд итгэлтэй ингээд зорилго тавьсан байсан чи одоо яг ингээд хүүхд харах үйлчлэгийг зогсооно гинэ, болиулна гинэ гэдэг зүйл маань ингээл нөгөө хүмүүсийн маань бас итгэл ингээд нэг урмыг хугалж байгаа юм шиг л болж байгаа юм л да. Тэгвэл энэ чинь сте нэрээ димэн байж тээ. Тэ? Энд чинь яваргүй болчлоо. Тэгэхээр одоо тэгээд яах вэ гэсэн тийм нэг юм маш их тийм хүмүүс санал гомдол орж ирж байгаа л да. Тэгэл бид нар болонгол юу гэж гэсэн даа энэ сурагч багшаараа бэлтгэгдээд байжээ. Тэгээд
боломж бол бид та нарыг дэмжиж явуулахыг бодно. Тэгээд дээрээс ирсэн яг шийдвэр гарч ирээгүй учраас та тэгэл урдад тавьсан зорилгын дагуу явуулчлаа гэсэн л юм дээ. Ялангуяа одоо сонгоны харин дөрөвт өнгөрсөн нэг өдөр одоо хичээл эхэлсэн 65 хүн сурах хүүхд гарч бэлтгэж байгаа. Өнөөдөр дөрөвт өдрийн хичээл. Өнөөдөр дөрөвт. Яваад маргааш 5 дахь өдрийн хичээлийг ороод тэгээд бид чинь бас шалгалт өгдөг, тест өгдөг шүү дээ. Тэгээд тест өгөөд 85-аас дээш бөглөөд одоо тэнцэх юм бол хүүхд харагч гэдэг гэрчлэгийг авдаг байхгүй юу? Бас их хөдөлмөр төвчээр тийм. Тэгээд 80,000 төгрөгийн төлбөр төлдөг юм. Бас энэ сургалтанд суугатаа тийм. Ингээд одоо 65 хүн сургаж байгаа. Энэ дээр бол Баянзүрх дүүрэг дээр одоо 2 групп эхлэхт ингээ бэлэн болцсон байгаа. Налаахад одоо 15 хүн бас бүртгэгчээд одоо сургалтанд эхлэх юм төлөвтэй байгаад байгаа. Өнгөрсөн 7 дугаар сард бол 89 хүн бэлтгэгдсэн. Гих мэтлэгээр одоо бараг 300 хүн одоо нийслэлд ахиад шинээр сая зууны хугацаанд ингээ бэлтгэж шүү дээ. Тэгэхээр энэ бүх хүмүүсийн одоо хамаг одоо хичээл зүтгэлтэй одоо тэгээ энэний цаана хамрагдчих өшнөө олон хүүхдийн боломжийг хаана гэдэг бол үнэхээр одоо санаанд багтангуул ийм шийдвэр гаргах гэдэг одоо тэгээ харамсаад л байна л та. Тэгээд улсын хэмжээнд ч одоо цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Хүүхдүүд цэцэрлэг бүрэн дүүрэн хамрагдаж чадахгүй байна гэл цэцэрлэг барья гэхэлэр улсын төсөвт мөнгө авахгүй гэл тэгж штэ. Тэгэхэд одоо энэ сургалтанд өөрсдөө хамрагдаад өөрсдийнхөө боломжоор байр саваа бэлдээ дээр нэцэгчүүд энэ хүүхд харах үйлчлэгийг үнэхээр их аятайхан зүгээр юм байна гэдээ одоо хүлээн зөвшөөрөөд ингээд яг ингээд сайхан явж байгаа үед нь бол ингээд энэ юуг ингээд хойшлуулах гэж байгаа бол одоо болохгүй л гэж үзэж байна. Тэгээ 9 сарын 1-нд бол нийслэлд 3,000 орчим хүүхэд бол хамрагдаад эхлэх байх гэсэн зүгээр юу урьдчилсан таамаг байна л та тийм. Тэгээ чинь 300 хүүхэдтэй буюу 10 ангитай 10 цэцэрлэг шүү дээ. Тэгээ 10 цэцэрлэг манай нийслэл барьж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр энийг л бас харьцуулж бодоосай. Бас хүсэж байгаа. Тэгэхээр 10 цэцэрлэгтэй үзэхүйс үйлчлэгээ энд яваад байна гэдгийг л бас бодох хэрэгтэй. Баг энэ бол баг зүйл биш. За та бүхэндээ их баярлалаа. Бидний 80 сэдв ток шоуны маань ярилцах цаг үгээр өндөрлөж байна. Тэгээ бидний энэ ярилцлагыг шийдвэр гаргах төвшний хүмүүс маань удирдлагууд маань сонссон байх гэж найдаж байна. За эцэг эхчүүд ч бас энэ ярилцлагыг үзсэн байх гэж найдаж байна. Тэгээ бүгдээрээ ярилцлагаа бэлэг дэмбэрэлтэй үгээр л төгсгий доо тий. Тэгээд та бүхнээ сонсох бэлэг дэмбэрэлтэй үг гэх юм бол одоо нэг хүүхдэд ажиллах хүмүүс учраас одоо амьдралынхаа одоо хүүхдээс авдаг гаргадаг энерги аз жаргалын талаар нэг гоё үг хэлээч. Томчууд бол одоо тэр болго ингээл хүүхчиг байрж хурж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар чинь ингээл өдөр тутам хүүхдүүдтэй ажиллахаар яг эргээд хүүхэд насандаа очдог. Тийм ээ маш их ирж хүч энэ хүүхдүүдээс авдаг. Монгол орн маань 3 сая хүн амтай. За энэ 3 сая хүн амын 3 хүн тутмын нэг нь хүүхэд. Одоо бид ингээд 6 хүн байхад энэ дотор 2 хүүхэд байна гэсэн үг тийм. Тэгэхээр 2 сая насанд хүрсэн хүн байна гэсэн үг. Тэгээ энэ 2 сая насанд хүрсэн хүний зүрх сэтгэл энэ одоо ядарсан зүдэрсэнтэй одоо энэ хүүхд харах үйлчлэгийн таамрагдаад байгаа өөр хэлбэл жоохон хүнд нөхцөлд байгаа. Энэ хүүхд бүрийн төлөө цогцлосоо л гэж хүсэж байгаа. Ажлаа тэр үр дүн харахад бидний ингээд нэг гэр бүлийн ингээд аз жаргалтай болоо да нэг хүүхэд ингээд инээмсэглээд ирээдүйн ингээд нэг тод сайхан харагдаж байна гэж бидний үр дүн ингээд нэг бидний өөрсний эцэг болсон хүмүүс баярлалаа. Тэгэхээр яг одоо хүүхд харах үйлчлэгээр ингээд одоо хүүхдүүд юу бас ингээд нэг 50%, 60%, 70% тий хүүхдийн ирэх ингээд зөрчигдөхгүй, аюулгүй таатай ингээд орчинд байлгаж чад барилдаг шүү дээ. Тэгээд энэ маань ингээд цааш ч гэсэн үргэлжлээд юм сайхан байгаасай л гэж хүсэж байна. Одоо бүх эцэг эхчүүдээ өмнөөс одоо энэ хүүхд харах үйлчлэгийг үргэлжлүүлэн ажлуулсан итгэлтэй байна. Тэгээ хүүхдийнхаа ирээдүйн төлөө бид хүүхдийнхаа сайхны төлөө цэцэрлэг энийг л дэмжиж ажиллаараа хийж одоо их хурлынхаа одоо гишүүдэд хэлдэг юм да. Хамгийн гол нь татгалзаар энэ аюугаал битээ хасаараа байл гэж одоо бүх хэцүүд юмс яаж ш урайлж ш. За өнөөдрийн 80 сэдв ток шоуны маань урилгыг хүлээн авч энэ сэдвээр ярилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Эрхэм үзэгчдээ Эко телевиз 80 сэдв ток шоу маань энэ хүрээд өндөрлөж байна. За эх 7 хоногийн ням гарагт нийгэмд тохиолддог 80 сэдвийн аль нэг ярилцахаар эргэн уулзъя.